Лавгагийн бага охин оюун дээр нөхөрд гаралгүй явсаар 19 нас хүрчээ. Сарайлаг даруухан өгдөө цөөтэй бөгсөө шүргсэн өдгөн хар гизэгтэй оюун дээр охин орсон гарсан хинээч нүдийг унгана. Зэрэгэлдээ сумынхан 2000-д малчин түүнийг бэр болгохаар залсан боловч өөрөө хавтуулаагүй аж. Үүнээс хойш оюун дээр охины нэр хүнд бүрч үсч сумын алил өнгөтэй мөнгөтэй хүмүүс түүнийг гуйсан боловч огт халгаасангүй. Харин мотоциклийн 8 эргэлдэг Жонон Баяраа гихч цэргээс ирсэн залуу түүнийг бараг л аваад суучхад өгчээ. Тэр бээр хожим найз нартай ярьснаар бол охины сэтгэлийг датахын тулд 2 сая төгрөг элбэгхэн гарцджээ. Тухайн үед 2 сая төгрөг гэдэг бол их мөнгө. Оюун дэрийн амьдрал ахуу олны жишгээс доогуур ядуухан айлын охин тул Баяраа тугалтай үнэ унахтайгүй авч өгөхөөс эхлээд ойр зуурын бүх юмд гар дадалгүй төрөвчнээсээр их эцгийнх нь анхаарлыг татжээ. Нэгэн өдөш их эцэг нь зэрэгэлдэх суманд байх ах дүүгэнд очихоор Жонон Баярагийн найзын ВАЗ 469 машиныг хөлөглөн явжээ. Энэ нь Баяраа оюун дээр хоёрыг зориуд хоёулангийн үлдээсэн зохион байгуулалттай зугаалга байж. Баяраа ч энэ өдөш эвэр болдоггүй юм бол огныг хүчээр өвөртөө оруулж хүүхэн болгохоор шийдсэн аж. Гэрд үлдсэн хоёр ч гангар унгархийн хоол унд зэгсээр шүн тулуулгажээ. Хоол ундаа идэж уусны дараа Баяраа хотоос зориуд авчирсан 35 мянган төгрөгийн үнэтэй вискиг задлаа. Тэгээд түүний араас бүтэн жил гүйж байгаа. Өөртөө суух гэж өдрийн бодол шөнийн зүүд улж цээжнийхээ махтай хатж яваага эдэд барахгүй эцэгийнхэн буйнаараа гул барин учирлаж гарчээ. Гэтэл оюун дээр охин гэвгэнэт учир зөггүй мэлмэртэл уйлаад эхэлсэн байна. Баяраач өөрийнхөө тавьсан сумыг байнда хөрч гэж итгэн дүүнрүү төгөж суугаад морийг нэлбэн "За, бити уйлаах уу" гэж тайвшруулжээ. Тэгтэл оюун дээр ийхүү мэгшин уйлах завсраа "Би таныг ойлгож байна. Гэхдээ намайг уучлаарай. Би 5 дугаар ангид байхдаа хөдөө хонь хариулж яваад нэг амар юмтай таарсан юм. Хоноо өвстэй газар эдэжлүүлчихэд замын ойролцоо хэвдэж байтал 2 гартай хүн толгойтой могоо гарч ирсэн. Би босоо зугдах гэтэл хөл ерөөсөө хөдлөөгүй. Тэр амьтныг харахаас аимшигтай байсан. Хүн толгооноос нь утаа суунаглаж 2 нүднээс нь том ногоо нулимс өнхөрч байсан. Яг хүн шиг сарвуутай 2 гартай. Уртаараа алд хэрийн могоо дүрстэй амьтан байсан. Тэгээд тэр амьтан миний биеийн дээгүүр мөлхөж хөвлийгээр маш хүйтэн оргиулн таалж байсныг санаж байна. Тэр хүний хэлээр ярьж "Би бол лусын зардас чамтаа сүү тавилаа. 20 нас хүрэхээр чинь ирж авна. Тэр хүртэл чи хинтээж ойр дотн харьцаа үүсгэж болохгүй шүү. Чамд ойртсон болгоныг би авна" гэж хэлсэн. Одоо тэгэхээр би яах ёстой вэ? Гэт улам уйлж гарчээ. Баяраа анхандаа охиныг элий балай орон гарын юм байна гэж боджээ. Тэгээд шууд л хамаа намаагүй биенд нь хүртэл нэгэн их хүү гэрийг нь дайран ирж оволцуулан хамаг юмыг нь хууд атчих шахав. Баяраа өргөт оруулахаар гэрээс гартал гадаа нам хүн байж. Тэр шин Баяраа түүнд ойртож зүрхэлсэнгүй. Маргааш нь эцэг эгийг нэрмэгцэн найзынхаа машинд бошуухан зөрд суугаад арилж өгчээ. Харин энэ явдлаас хойш түүний шээс нь боогдон 17 хоног даржилсны эцэст хагалгаа хийлгэн байж элаар болсон гэдэг. Оюун дээр бүсгүй жилийн дараа мориноос ойчин хорвоог орхисон бөгөөд хөрцтийн ам гэдэг газар түүний шарилыг онголжээ. Энэ тухай жигжүгээрээ өнөө ултал орхон дуулын сав нутгаар яригдсаар байдаг юм. Өвөрхангай аймгийн харьяа данчин дорж нэг бууг намнах гээд 2-7 хоног хөөцөлдсөн байна. Уг нь тэр байр нутаг усандаа алдар цуутай гөрөөжин бөгөөд нэг бууг унгаж чадахгүй байгаадаа өөрийгөө жаахан голсноос гадна хор шарн буцлаад иржээ. Түүний алах гэж хүсээд байгаа бууг нь үнэхээр анчин хүний хиймэрэг сэргээсэн 12 салаа эвэртэй бэндэртэй халуун буугажээ. Ийм бууга тэдний нутаг усанд тун ховор байдаг учраас
Түүнийг анчид бүхэн шохоорхдогч шашин шүтлгээсээ болоод тэр бүр халддаггүй байж. Бедэрт буга доржи малгаан орой. Мод бод хадасганы цаанаас цугах. Үнэр нь салхин талаас сэнхийх зэрэгтэй гүвэ даван алга болно. Анчингэр уулын орой дээр гараад хойноос нь дурандхад алиун бууга 7-8 км хол газар очиод эргэж харан хөлөөрөө газар завжлан зогсгооч. Түүн рүү ядахтаа буугаад шагааж чадахгүй байгаадаа доржийн уур нүрнэ. Тэр байраа гадаг яндартай овоон дээр гараад энэ бууг бид хоёрын нэг нь л амьд явна. Химэн баргал андга тангараг тавин занжээ. Тэгээд манер гэртээ харж хоёр сайн морой шавхраа унаж хоол хүнсээ бацаагаад нутгийн анчин товгийн дутсан байна. Тэдний дорж цай эдийн амсны дараа дорж энэ болонд эрийн хиймэр сэргээсэн бедэртэй халиун бууг байна. Хүний бараанаар сүргээсээ тасран алга болохыг бодоход ганцаараа амтан бололтой. Тэгэхээр хоёулаа өртөөлөн хөөе. Чи хөх сардгаа сүргээж цагаан дэрстэй өрг. Тэндээс би их болог хүргэе гэж хэлжээ. Цаадах тавуун чахав түүний үгийг зөвшөөрч хөг сардаг тийш очивол уулын орой дээр бедэр халиун бууга эврээ сэрээлхэн зогсож үзэгдснээ алга боллоо. Тавуу түүний араас дурандж чигийг нь тогтоогоод эсрэг талаас нь үзэгдвэл бедэр халиун бууга цагаан дэрстэй зүг нэлсэх мэт алга болов. Манер түүнд 4 удаа үзэгдэхэд бууг олмол шавхарсан маягтай хурдлах ажээ. Тэгж байтал юуж үзэгдэхгүй харанхуй шүн болсон тул тавуу эмээлээ дэрлэн унтаад өөр зайнгууд дурандвал бедэрт бууг өмнө талынх нь овоон дээр хөлөөжийн хэвдэж үзэгдлээ. Түүнийг харсан тэр байр морой эмээлэн бараага харуулвал бууг цахилан алга болов. Тавуу морныхоо харуулсыг дуслуулан ойртох тусам буугын 4 хөл нээл их мэт хар ирчээрээ давхиж яваана нүд нь үзэгдэж эхлэв. Өд дунд гэхэд хоёр морой арай бахардж унчаагүй тавуу амдж байсан доржтой уулзаж буугын чигийг зааж өглөө. Ингээд дорж цааш нь үргэх тусам бууг анчин хоёрын цай ойрцсаар байлаа. Мөн л орой улж дорж жижиг довцог дээр унтаж босоод өглөө наравал бууг ердөө нүдэн тарагдах газраас босоод цаашаага эргэж гарлаа. Анчин эрэ араас нь хөөх тусам түүний бараа тодорч үзэгдэнэ. Мөн л өдөржингөө хөөсний эцэст орой болж морин дагсагдсан дорж унтаад сэрвэл бедэрт бууга тун ойрхон. Гэхдээ сум хүрхээргүй зайд өвсөдөө зогсож байлаа. Манерийг хөдлөвөө үгүй юу бууг цааш цогоод алга болсон учраас морой эмээллээд араас нь явлаа. Хараа барааны газар явах тусам доржийн нэг морь зогсож нөгөө морь сэлэхэд төржээ. Оройгон хэрд бас л морин явхаа байсан учраас унаага амраахаар зогсжээ. Түүнийг зогсонгууд бууг бас л амарч бололтой хэвдэгэж. Хүн гэдэг айхтар санаатай болохоор дорж явганаар ээш тийш явж буугыг хэвдүүлэхгүй заваасаар өөр зайлгсан байна. Гэгээ ороод харвал буугын бараа тун ойрхон байлаа. Тэр нилээд амарсан бололтой доржийг харуутаал цааш цогж гарав. Анчин эрч элдэн хөөсөөр морь явахын аргагүй хавцалд оруулаад барааг нь алдчихж. Тэгээд морь чөдөрлөчхөөд бууга морлон хавцал руу тонгон уруутгаад ердөө өмнө талд нь нэг юм хөдлөх шиг болжээ. Сайн доктор харвал бөөн торлог дотор халиун бог өөдөөс нь хараад зогсож байлаа. Дорж судаг даган ойртоход бог түүнийг харах гэсэн бололтой дээхэн талд нь ил гараад ирв. Тэр байр бууга самлан ойртоход бууга оглохын цаашлахтаа нөгөө данхар эврээ унахчихсан байна. Гэвч тэр хол давхиж шилсэнгүй. Дорж дахиад нэг судаг уруудан гүүхэд бууга хоёр өвдгөө нуглан зогсоод өөдөөс нь цоо ширтэж байгаа нэр. Анчин эрэ салган жижирч бууга сумлахад ар талд нь хад нурах чимээ гарч эргэн харвал урд цагаан сагалтай цагаан дээлтэй өвгөн зогсож байлаа. Тэр өвгөн доржид ойртон ирээд "Наад бууг чинь чамаас ам өрчөөхийг гуйж эврээ өгöd байна. Чи яасан хатуу сэтгэлтэй юм бэ?" Гэнгүүтээ урд таяга түүн рүү чулууджээ. Тэрхүү таяг нь тэр дорхноо хар ирээ могоо болон хувирч доржийн баруун гарыг хат авсан байна. Тэр байр ухаан зологгүй морилгоо гүйсээр очиход зөв зүгээр байсан тэнгэр дуугарч бороо зас шамаргалан орж эхэллээ.
Анчин нэрийн ухаан санаа орж гарan мориндо мордоод нутгийн айлд ирсэн байна. Могой татуулсан гар нь тэр дороо хавдаж оройхон хэрд цустай шүүс гарч эхэлжээ. 2-3 хоног өгтлийн халуураад тэр бээр арай чүү гэж гэртээ ирэхэд хоёр морин аянган тайруулж хотонд нь чон орсон их зэрэг бөөн бүтэхгүй зүйл дуулдсан байна. Харин доржийн нөгөө шарах эмнэлгээр явсан ч улам сэдэрсээр яваанда хатан гаршиж эхэлжээ. Тэгээд жил болгоны хаваар нөгөө гарт нь өвчин орж түүнийг заваадаг болсон байна. Тэрхүү бидрэг талин бугыг нутаг усных нь лулс савдгийн унаа химэн хөндлөн ирснийг дорж таахаагүй юм. Энэхүү хачирхалтай эвгүй түүхийг нутгийн анчин ширв дамбугай ярьсан билээ. Улаан хат нэртэй байсан тэр газрыг жуухам юунаас улаад хэдийд улаан уул гэж нэрлэдэг болсныг мэдэх хүн ховор. Гэхдээ зарим нэг хүн ялангуяа тэр нутгийн биш хүмүүс тэрхүү сүүхээсэн хідэн цохиг хараад уул гэдэг нэр арай л ахацсан юм биш үү гэж дотроо бодоод өнгөрдөг аж. Үнэхээр ч уултай газрын хүнд бол эшиг хургал тонгожж баймаар цохио шиг тэрхүү бяцхан байцгаад харин урдааш 10 км сунаж үргэлжилдэг юм санжээ. 4-5 давхар байшингийн хэр өндөртэй тэдгээр гадан хисаа уул гэсэн нэр зүгээд. Бас өөр ингэсэн домогтой болсон гэхээр бөөрч сонь санагдаж байгаа биз. Харин тэрхүү домгоороо нутгийнхан ихэд бахархдаг бололтой байдаг юм санж. Ямар сандал явуулынхан удсан даруй улаан уулаа зааж бахархахын ялдамд нэгнээсээ чи энэ хүнд улаан уулын домгийг ярьж өгсөн үү гэж лавлан асуудаг байлаа. Цаадах нь ярьж арай л амжаагүй явна гэвэл эхэд харамсан царай гарган хүүе хурдан ярьж өгөөч наад хүн чинь тэгвэл улаан уулыг маань огт өөр нүдээр харах болно доо гэж шавдуулдаг ажээ. 40 жилийн өмнөөс энэхүү зөрөлдөж сөөхөөлдсөн улаан зохион дундаас нэг хачин амтны мөр олджээ. Улсан борооны дараа бий болсон нялцгай шавар дээр авраг амтны сарвууны мөр тодоос тодхон үлдсэн байж. Нутгийн настай хүмүүс уг мөрийг дараагийн бороонд угаагдан арилтал тал талаас нь шинжилэн үзэж янз бүрийн таамаг дэвшүүлсэн боловч яг тийм амтан байна гэд хэлж хийж чадсангүй. Шувууных шиг урд хумс болсон сарвуутай адлаа олон нэг л баавгах луга баавайсан том өсгийтэй мөр байсан учраас хүмүүс толгоос эксэрхээс өөрөө хэлж чадахгүй байж. Тухайн үед уртаараа сунан үргэлжилсэн улаан зохиог уул гэж хинч нэрлдэггүй байсныг дурдах хэрэгтэй баг. Хачин амтны авраг мөр олцноос хойш хүмүүс улаан зохион дундуур ганцаараа сэлгүүцэн явахаас айж эмээдэг болсон юм санж. Тэгтэлж одолгүй ямаага хаднаас буулгаж явсан 12-той жаалхүү мөрөн дээр далавчтай бүлтийсэн том нүд дэлдийсэн далав гарч ихтэй булчин шүрмсэн зангирсан авраг амтныг олж харсан тухай яриа тараамагц айлууд цайныхаа дээд шиг улаан хад руу хүргэдэг болсон аж. Улаан хад угаасаа эзэн савдагтай байсан. Тэр нь гараад ирж хэмээн хөгшчүүд хоорондоо хөөрнөлдөн харин залуус тэрхүү хачин савдгийг нүдээр үзэх болж өгвөл агнаг хорхоод авдан адууны дэл шиг цоврсон чулуун хан дундуур буу барин сэлгүүцдэг болжээ. Нэг удаа тэдгээр залуусын нэг нь улаан хадны яг гүн дорших газар руу хавж орсон нүхний дэргэд нөгөө хачин амтантай улаан халз тулгарсан юм санж. Авраг биет яг л томруулсан сарьсан багуйхаа шиг харагдаж байсан бөгөөд гал шиг улаан нүдээр залуу өрийг олж хармагцаа хүзүүн сунан дээрээс нь нөмрөөд авсан байна. Унж явсан моринч тэрхүү хачин амтныг хармагцаа дороо шээс алдан жижирээ зогсчихж. Сарьсан багуйхаа шиг дөрөхтэй авраг амтны хүзүү улам сунсаар өмнө нь ирж тохоо хэрийн хурц шүднүүд ярьзайсан амаа ангаамагцаа ганцхан ухс хийгээд залуу өрийн унаж явсан морины толгойг тас татан залгиж орхисон байна. Хайсанда ухаан балардах шахсан залуу явган үцхэн гүйж ирж уг яриг тараасны дараа хүмүүс очиж үзэхэд үнэхээр мориныхон толгой тас завжуулсан юм шиг алга болчихсон байсан гэдэг. Энэ өдрөөс хойш айлууд улаан хад руу малаа бэлчээхэ болж уул химэн нэрлэж
хүндэтгдэг болжээ. Гэвч жил өнгөрөх тусам айц нэмгэрч айлуудын мал урдын адил улаан уулын хавцал руу цовж эхэлсэн байна. 86 оны хавар гойно химээх айлын 7 дугаар ангийн охин Сэрж мэдэг хойно ямаага эргүүлэхээр улаан уулын хадан зохиор ороод гинэт ор сургаггүй алга болсон байна. Сумараныг ирж хайгаад бүр аймгаас хүртэл хүмүүс ирж хайгаад олсонгүй. Элийн цэргийн нислэг тэрэг хүртэл тэрхүү алга дарамхан хад чулуудыг дээрээс нь нэггүй нэгдсэн боловч олж чадсангүй. Аимшигтай аж гэмээр энэ хажи явдлаас хойш бүдэн жил улаан уул руу ганцж хүн хөл тавьсангүй. Харин нэг удаа ловсон гээгч далд өгсөн өвгөн салхитад алга болсон хэдэн тэмээгээ улаан уулын хадан зохионоос гаргахаар зориг гарган хисаа руу яваад оржээ. Өвгөнийг тэмээгээ дуугаад буцаж байтал гинэт хадан зохиод амжин үйл үзэгдэх эмэгтэй хүний уянгалан дуул хоолой сонсогдсон байна. Тэр явдлаас хойш улаан уул руу санамсаргүй явж орсон хүмүүст үйл үзэгдэх эмэгтэй хүний уянгалаг намуухан хоолой хаанаас гараад байна гэмээр сонсогддог үлжээ. Нутгийн зарим хөгшин үүнийг сонсоод улаан уулын савдаг эрх үүстэй амтан байж л дээ. Хэрвээ эм хүүстэй байсан бол эрхэн алга болох байсан юм гэсэн сони юм ярьдаг болж. Тэдний бодлоор эзэн савдагтай уул усанд 100 жилд нэг удаа эрэм янз бүрийн хүмүүс ор сургаггүй алга болдог бөгөөд хүмүүс түүнийг төдийлөн хайхардаггүй юм байх.